Сатанат Нүкенова гэдэг энэ эмэгтэй одоо тий 31 наслахтаа яг юу хийж исэн бэ? Хүнтэй сууж исэн юм уу? Энд чи одоо голд дигэр хүүхэн үү гэж маш олон хүмүүс ингээ гайхаж байгаа. Зөвхөн монголчууд биш бас ингээд дэлхийд даяараа гайхаж байгаа. Ингээд яагаад те ингээ 2 удаа одоо гэр бүлтэй бүр салгаж исэн 4 хүүхэдтэй одоо баг том хүүхэд нь сатанатаас нэг 8 л дүү юм уу ашиг тий. Нэг тийм ингээд өөрөөсөө нилээ ах тэгснээ ингээд нэг юм X сайд майд ийм хүнтэй сууж байгаа юм болоо гэж айгүй хүмүүс гайхаж байгаа. Угаасаа ингээд Монгол гэлтгүй бүр дэлхийд даяараа л гайхаж байгаа. Энэ эмэгтэй чинь голд дигэр юм шүү гэд. За Сатанат Нүкеновын талаар бүгдээрээ ингээд сайн ярий. За IT-ийн ингээд нэг Азербайджаны нэг сэтгүүлд өгсөн ярилцлага байсан. За тэрийг би та эдтэй ингээд орчуулж өгье. За Сатанат Нүкенова болохоор за аав ээж тэгээд Айтбек Амангелд тэгээд Сатанат Нүкенова ингээд дөрүлэн амьдардаг. Айтбек Амангелд нь болохоор Сатанатын төрсөн ах нь. За ээж нь бол ингээ угаалгын газар хийн цэвэрлэгээний газар ажиллаулдаг. Аав нь болохоор газар шорооны нэг тийм ажил хийдэг. Хүү юм байна л да. Айгүйх ингээд нөгөө хуваараа хөдөлмөр эрхэлж айгүй юм одоо хичээл зүтгэлтэй тийм улс төрд одоо хүчин зүтгэдэггүй хуваараа ажилтдаг тийм хүмүүс гэж хэлсэн. Тэгээд ингээд насаараа л одоо жишээлбэл 90-ад онд яг ингээд хэцүү байсан шүү дээ. Тэр үед ч гэсэн яг ингээд өөрсдөө аав ээж хоёр нь хоёулаа хөдөлмөрлөж жагаад бүх ингээд хөдөлмөрөөрөө хүүхдүүдээ мундаг сургууль сургаад хүүхдүүдээ өөртөө хүмүүжүүлээд ингээд явсан юм шудраг хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ гэж Айтбек өөр аав ээжээ ингээд тайлбарлсан. За тэгээд 90 оноос хойш ингээд цаг хугацаа маш хэцүү байсан ч гэсэн манай аав ээж хоёр ерөөсөө бууж өгөөгүй. IT-ийг болохоор Казахстаны топ сургуульд тэнцэнгүүд нь шууд ингээд төлбөрийн төлөөд сургасан. За хойноос нь Айтбек сургуулаа төгсчөөд Америк руу явж байхад Сатанат Лондонд бүр ингээд англи руу 6 сарын хэлний курсанд явж исэн юм байна. Тэгээд энүүгээрээ яг юу гэж хэлэх гээд байна гэхээр ингээд өдөр тутамдаа те зүгээр ингээд одоо нэг дундаж амьдралтай хүмүүс зүгээр л ингээд англи виз аваад те Лондон руу ингээд тэр өндөр өртөгтэй хот руу за охиноо ингээд Лондон руу явуулснаа хүүгээ Америк руу явуулаад те тиймэрхүү ингээд яг тийм жирийн амьдралтай хүмүүс ингээд байхгүй шүү дээ. Тэгэхээр нэлээд их хөдөлмөрлөж ингээд нэлээд их одоо хүүхдүүдийнхаа боловсролд мөнгө зарж маш их одоо нөгөө нэг хадгаламжийн хамаг юмаа зориулаад те хүүхдүүдийнхаа төлөө айгүй хичээжсэн аав ээж хоёр байна гэдгийг ингээд Айтбек энүүгээр хэлж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол Монголд ч гэсэн ингээд жирийн гэр бүлд ингээд те нэг хүүхдээ ийшээ явуулаад нэг хүүхдээ англи руу явуулаад за чи англид амьдарч чадэр за чи Америк руу амьдарч чадэр гэд ингэдэг хүмүүс байхгүй дээ. За тэгээд ер нь бол ингээд аав ээж хоёр нь бол бүр хүүхдүүдээ өсгөхийн тулд ингээд бүх юмаа зориулсан ингээд манай гэр бүл бол ингээд маш халуун дотн тий одоо нөгөө нэг Сатанат аюу олон хүмүүс тэгээд байгаа байхгүй юу? Надад ч гэсэн тийм хард төрсөн. Яагаад ингээд тий өөрийг нь зодож занчаад одоо ингээд бүр одоо хөөж бариад тий ингээд айгүй юм токсик харилцаахт яагаад үлдсэн болоо энэ өөрөө гэр бүлээсээ бас юм багасаа юм траума авсан эмэгтэй юм болов гэж бодсаахгүй. Тэгсэн чинь яг үнийг хэлэхэд ингээд ахих нь хэлж байгаагаар бол манай гэр бүлд ингээд ямар ч хүчирхийлэл байгаагүй бид нар зүгээр ингээд дотн харилцаатай юм жирийн юм эрүүл гэр бүлээсэн гэдэг байгаа байхгүй. Одоо ах нь ч гэсэн ингээд дүүгийнхаа төлөө ингээд тэгээ нас орсон дүүгийнхаа төлөө тэмцэж байгааг харахад үнэхээр ингээд гэр бүлийнхаа гишүүн болгондоо хайртай аав ээж руугаа ингээд одоо шүүх хурлын тахимд сууж байгааг ингээд харангууд аав ээж руугаа хоошоо ингээд харж ярьж байгааг нь харангууд аав ээжтэй санаа зовж ийн те за айгүй ингээд хүнд voice message ч юм уу те voice record эсвэл бичлэг үүсгэх болохоор аав ээж нь ингээд хурлын тахимаас гараа явчих чинь. За ингээд аав ээжтэй айгүйх санаа тавьдаг гэр бүлийнхаа гишүүдийн төлөө айгүйх санаа тавьдаг юм халуун дотн гэр бүл байгаа хгүй. Тэгээд Сатанатын гэр бүлд бол ямар ч тийм багасаа авсан траума ч юм уу те Сатанат багасаа ингээд нэг юм одоо хүчирхийлэл үүдсэн учраас энэ зэргийн хүчирхийлэлд өөрийгөө ингээд авч яваад эсвэл энэ хүчирхийллийг баг өдөн хатгаад исэн гэсэн юм ерөөсөй байхгүй гэж Айтбек хэлсэн. За Инстаграмын нэр нь болохоор ахын Инстаграмын нэр нь Item гэхдээ жинхэнэ нэр нь Айтбек Амангелд гэхгүй. За тэгээд өөрчөө Сатанатын талаар дэлгэрэнгүй бас Айтбек ярьж байхад Сатанат Казахстаны топ астрологч нарын нэг байсан юм аа. За Сатанат бүр аль 9-р ангиас хойш астрологийн талаар ингээд судалж эхэлсэн. Тэгээд бүр тэрэндээ маш дуртай гэж байгаа байхгүй. Тэгээд Сатанат одоо бүр ингэдэг гэсэн хэний яриагаар илээ. Тий Айтбек тэгж ярьж ирсэн нэг лайв дээр ч илүү. Сатанат ингээд бүр одоо хүнд ингээд зөвлөгөө өглөө шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд тэр хүний одоо төрсөн онсор өдөр яг тэр нэг төрсөн
астрологч нэг тийм билээ штэ. Яг төрсөн яг тухайн минут цагийнх нь яг дэлхийн за ингээд орчлон ертөнцийн ингээд нөгөө нэг байршлыг ингээд бараг нэг скриншотлж байгаа юм шиг аваад тэрэн дээр нь ингээд судалгаа хийж ингээд зан чанар маань юм ирээдүйн ингээд гаргаж ирдэг юм шүү. За тэгэнгүүт нь штэ. Сатанат болохоор бүр тэрэндээ ингээд маш дуртай. Тэгээд нэг хүнд зүгээр ингээд нэг хитгэн одоо 30 минутаас нэг цагийн зөвлөгөө өгөхийн тулд өөрөө бараг тэр хүнийхээ ингээд одоо ярих гэж байгаа маа бараг ингээд цээжилсэн байдаг заяа. Бүр ингээд хүн ингээд цаг аавна штэ тий. Тэгээд ингээд ярингууд нөгөө хүнтэйгээ яг уулзаад ингээд зөвлөгөө өгөх болохоор бүр аль хэдийнэ нөгөө өнийг чинь төрсөн онсор өдрийн өмнө асууцсан хамаг юм хэлээд өгсөн бараг ингээд дэвтэр харж над чиг ингэхгүйгээр зүр цээжээр сайхан ингээд ингэдэг тэгдэг ийм таавал ийм гэдэг ингээд бүх юм хэлцдэг бүр ингээд энэ одоо мэрэгчлэн бараг өөрөө болцсон ингээд ийм эмхтэй юм байна л та бүр энэ астрологид бүр үнэхээр хайртай ингээд одоо нөгөө нэг Бишимбаевтай ахт ингээд астрологийн ном ингээд унших гад ингэнгүүт Бишимбаев амар дургүй байдаг гэсэн штэ. Тэгэнгүүт ингээд уг нь бол ингээд сатанат анхнаасаа өөрөө астрологч эмхтэйсэн байгаа хгүй. Тэгтэл ингээд нэрээ бид нар тэрийг ч нэг амар сайн ярилцаагүй шүү дээ шүүх хурлын дундуур. Яг энэ мэрэгжилдээ үнэхээр хайртай энэ мэрэгчлэрээ маш их мөнгө олж чаддаг. За жишээлбэл хүн цаг авлаа гэхэд бүр ингээд дараагийн 2 сарын цаг дүүрсэн. Одоо сатанатэр цаг авъя гэхэд те 8 сарын дундуур авах ч юм уу те. Ингээд цаг нь дүүрсэн байдаг. За тэгээд дээрэс нь нэг удаагийн сешн нь $150-аас $200 байдаг гэж байгаа хгүй. Нэг удаагийн одоо үйлчлэг авахд. За энийг болохоор өөрөө item энэ юуны Азербайджаны телевизэд ярьж байхдаа хэлсэн. Бүр $150-аас $200 за хэрвээ хүмүүс бүр яаралтай те энэ 7 хоногт ч юм уу те 2 сарын дараах цаг биш. Яг яаралтай цаг авах юм бол бүр тэр үнэ даблддаг гинэ 2 дахин үржүүлдэг. Тэгэхээр $300-аас $400 олдог байсан байхгүй. Тэгэхээр нэг ганцхан ингээд те хүнд хитгэн цаг зарцуулаад одоо 6-ыг нь уншиж өгөхдөө бараг энэ ч одоо 400 гэдэг чинь ингээд сая 200-200-аас эхэлдэг байсан байгаа хгүй юу? Яралтай хэрэг цаг авах юм бол тэгэхээр сатанатын хувьд ингээд сард нэг юм 15 сая 20 сая төгрөг олно гэдэг бол нэг 15 хүнд зөвлөгөө өгчихөл байгаа байхгүй. Сатанат бол ингээд тэр чинь ингээд бүр 9 дугаар ангиасаа хойш гэдэг чинь одоо хэдэн настайгаас хойш гэсэн үг юм бэ те 15 настайгаас хойш 16 жил ингээд мэрэгчлэрээ ажилласан эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд сатанатыг тэгээд одоо ингээд айгуу тийм өөрөө мөнгөгүй те эсвэл ингээд гэр бүл нь айгуу хүчирхийлтэй боломжгүй айлын охин ингээд мөнгө дагаад ингээд нэг залуутаа суугаад нөгөөтгөндөө зодуулаад тэгээд ингээд үхсэн. За тэгэнгүүтлээ мөнгө одоо хараагүй хүмүүс ч нөгөө мөнгө харахаараа ингээд явж чаддггүй маддггүй гэх тиймэрхүү юм яриад байгаа шүү дээ. Ерөөсөө тийм байхгүй юм байна. Айгуу олон ингээд ховч гадуур явж исэн байхгүй сатанат ингээд одоо юу мөнгө хараагүй юм шиг харагдаж байгаа ч одоо гэж ярьж байгаа ч гэсэн шүүх хурал дээр жоох ингээ мөнгө харж байгаа юм шиг ингээл те Бишимбаев ингээл нэг гүтгэж байгаа шүү дээ. Тэгтээ тэр чинь зөвхөн ингээ Бишимбаевын үнцэг байгаа хгүй. Энд дээр нэмэгдээд одоо сатанатын гэр бүл те ойр тойрны бүх хүмүүсийн ингээд бас юмыг сонсох хэрэгтэй гэж бодлоо. Энд чинь ингээ 31 жил амьдэрсэн эмэгтэйн амьдрал байгаа шүү дээ. Тэгэнгүүт угасаал ингээд мөнгө яаж хийж байгаа олж л таараа. Гэхдээ би ингээд яг Казахстанд амьдэрдэггүй учраас ингээд мэддэггүй байсан чинь ерөөхдөө ах нэг хэлж ин л та Казахстаны бүр ингээд топ астролог зурхаач нарын ингээд нэг байсан. Бүр ингээд хүмүүс 2 сарын өмнө ингээд бүр захиалж цаг авдаг ингээд Instagram дээр бас өөрөө нилээн дагагчтай тий нилээн царайлаг юм эмхтэйсэн зөвхөн эмхтэй хүмүүс зөвлөгөө өгдөг эрэгтэй хүмүүс өөртөө болцох гээд байдаг учраас зөвлөгөө өгдөг. Царайлаг байсан нь угаасаа үнэн. Ямар ч ингээд засваргүй угаасаа царайлаг. Тэгтээ эрэгтэй хүмүүс бүр ингээд инстаграмаар хүртэл ингээд баахан DM бичээд ингээд бүр инстаграмаар хүртэл ингээд надтай суугаач гэсэн бүр тийм гэрлэх санал энэ төр ирж исэн гинэ. Тэгэхээр ингээд сатанат бол нь штэ тий анханасаа одоо ингээд нэг хүнтэй суух гад ингээд инстаграмаар танилцсангуутлаа тий зурхаагаараа бүр дамжуулж ингээд нэг танилцсангуутлаа нэг залуугаас ингээд зүгтчээл салахгүй яваад исэн эмэгтэй бол биш байгаа байхгүй юу. За тэгээд сатанатын гэр бүлийн хувьд болохоор 4 хамгийн том ингээд хуульч нарыг одоо Казахстанда том гэгддэг хуульч нарыг одоо өөрсдөө авсан. За тэрний нэг нь болохоор дөнгөж ингээд өчигдөр ярилцлага өгсөн байгаа Игор Вранчев гэдэг эрэгтэй өмгөөлөгч байгаа. За би зургийг та хэдд харуулъя. За энэ өмгөөлөгч болохоор Казахстанда бас нэлээд том. За та бидний бас мэдж байгаа яг айтемын хажууд суугаад байгаа Жанна гэдэг өмгөөлөгч байгаа. Тэр эмэгтэй бол яг одоо эмэгтэйчүүдийн эсрэг одоо энэ гендрийн эсрэг хүчирхийлүүлдэх гэр бүлийн хүчирхийллийн эсрэг одоо тэмцэж өмгөөлөгч хийдэг эмэгтэй байгаа хгүй. За яг нөгөө нэг
specialty гэх юм уу те өмгөөлөгч чи одоо олон төрлийн хэрэг дээр өмгөөлдөг. За залилан те яг хүн амны хэрэг энэ төр гэл. За тэр дундаа жанна болохоор яг энэ гэр бүлийн хүчирхийлэл эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэгүүдийн эсрэг ингээд өмгөөлж явдаг эмэгтэй байгаа байхгүй. За тэгээд айтемын гэр бүл болохоор мөнгөгүй айл ерөөсөө биш бүр ингээд Павлодарт гэдэг хоттой байж тээ одоо нөгөө өөрийнх нь сатанатын одоо аавынхын талын жил ээжийн талын ингээд нагац юм уу аавга ах нь штэ тий Павлодарын хотын дарга гэж байгаа хгүй тий энэ айл болно штэ ингээд ер нь бол ажил хийхгүй байсан ч гайгүй ингээд болцохоор айлын бүр нилээн одоо юм доктортой болцсон юм гэр бүл юм байна л та. Заавал ингээд өстө өнөө маргаашийн хоол энэ төр гэж ингэж явах шаардлагагүй гэр бүл байгаа хгүй. Тэгээд Казахстаны нэлээд том 4 хуульчийг өөрсдийнхээ талд авсан. За тэр 4 нь ингээ өмгөөлөд явж байгаа. За эхэндээ бол ингээд Жаннаг авсан байсан. Дараа нь Игор Вранчев, дараа нь Алия. Тэгээд дараагийнх нь нэг Дмитрий гэлөө ингээд 4 хуульчтай байгаа байхгүй. За тэгээд энэ 4 хуульчаа өөртөө бүр мөнгөөр авсан. За Игор Вранчев гэдэг хүнийх нь өгсөн ярилцлагаас би нэг жоохон халтхан хэсгийг ярив. За тэрийг дараагийн бичлэгээр ярив.